олон жилийн арга хэмжээнд одоо маш идэвхтэй явж байгаа. За тэгээ сүүлийн 2 жилийн хугацаанд бол бид нэр ялангуяа бүр баталгаажуулаад идэвхжүүлээд ингээд санамж жижигэ байгуулаад за тэрнийхээ хүрээнд бас манай одоо сургуульд маань дөнгөж сая тий ном хандуулах арга хэмжээ болоод бид нэр дөнгөж одоо номын сангасаа хөрөлцөж ирээд ингээд подкастнда хөрөлцөж ирлээ. За юуны төрөнд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За таны ажил алба тавлагөө сайхан хаварж иж гэнэ үү? За баярлалаа. Яг өөрөө хэлснээр манай олон улсын судалгааны төв маань бас Монгол улсынхаа ихтэй сургуулиуд тэгээд залуучууд багш нар судлаачтайгаа маш их дэмжиж ажиллаж ирсэн. Тэгээд энэ хүрээндээ бас хүмүүлгийнхаа их сургуультай ингээд самж жижиг байгуулад ингээд бас олон арга хэмжээнд дээр хамтраад мөн оюутан багш нар профессоруудтайгаа ингээд сайхан хамтын ажиллагаатай явж байгаад маш их баяртай байна. Тэгээд подкастнда орсонд маш их баярлалаа. Баярлалаа танд. За ер нь хоёлоо эхний асуултаа одоо 7 дахь хэсэг хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн үүсэл хөгжлөөс нь эхлээд ярив. Ерөнхийдөө бол бид нар бол өмнө таныг ураад бас үүсэл хөгжлийг сонсч ийсэн. Гэхдээ подкастн дээр одоо эн чинь Монгол улс даяараа гардаг учраас дан ганцхан хүмүүлгийн ухааны сургуулийн сурагч, оюутнууд, багштэй профессордоос гадна улс даяараа сонсох ийм подкаст байгаа. Тэгэхээр нөгөө манай подкастны гол зорилго нь юу вэ гэхээр хүмүүс сонсоод за тэндээсээ сургамж аваад за цаашид хөгжүүлье, өөрөө өөртөө хөгжүүлье гэдэг ийм зорилготой подкаст бид хоёр хийж байгаа юм ер нь тод багш маань. Тэгэхээр эннийхэн хүрээнд одоо 70 дахь хэсэг хөгжиж байгаа орнуудыг олон улсын судалгааны төвийг урьж байгаа нь ер нь бид нэр энэ байгууллагаас одоо тий юу сурах хэрэгтэй юм бэ? Бид нэр юу ойлгож үзэх хэрэгтэй юм бэ гэдэг имийг би танаас одоо хүлээлт маань дагаад байгаа байхгүй. Тэгэхээр та үүсэл хөгжлөөсөө эхэлж яриад за тэгээд цаашид илүү олон асуултууд бас байгаа. За баярлалаа. Мэдээж хэрэг энэ олон улсын судалгааны төв Монгол улсад төвтэй одоо дугаар цорын ганц олон улсын байгууллага гэж явдаг. За энэний түүхийг ярих юм бол маш их эртнээс эхэлнэ. Ер нь бол олон улсын харилцаа гэдэг тий хоёр талд зөвхөн хоёр орны хоорондын харилцаа байна. Эсвэл одоо олон талт харилцаа гэж байдаг тий. Тэгэхээр Монгол улс маань өөрөө далайд гарцгүй хөгжиж байгаа орн. Ер нь энэ олон талт харилцаа нь ямар үр ашигтай байдаг вэ гэхээр 1945 онд дэлхийн 2 дугаар дайн дуусаад ер нь дэлхийн бүх улс орнууд хоорондоо нэгдэж бие биенээ дэмжиж инх тайван эв найрамдлалын тэр зарчмаар ингэж хамтарч ажиллах ёстой юм байна гэдэг энэ үндсэн утга агуулга дээр нэгдсэн үндэсний байгууллага гэж байгуулагдсан. Нэгдсэн үндэсний байгууллагад одоо дэлхийн бүх улс орнууд гишүүнээр нэгдэж харилцан хамтын ажиллагаа хөгжүүлэх энэ байгууллагыг байгуулсан. Тэгэхээр энэ үүнтэй мөн адилхан одоо Монгол улс маань 1990-ад онд яг өөрсдийн одоо нийгэм эдийн засгийн энэ газар зүүн онцлог байршлаасаа болоод бид нар ер нь яг хөгжилд хэрхэн одоо бусад дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн одоо хөгжиж чадж байна гэдэг энэ асуудлыг тавиад үзэхэд ер нь яг одоо энэ газар зүйн онцлог байршлаасаа болоод одоо тэр далайн тээвэрт юм уу эсвэл тэр далайн бомтод хүрэх шууд гарц байхгүй заавал хөрш орныхоо газар нутгаар ингэж явж хүрдэг. За яагаад энэ далайд хүрэх нь чухал вэ гэхээр дэлхийн энэ эдийн засаг худалдааны энэ нөхцөл байдалд бол далайн тээвэр бол хамгийн хямдхан тээвэр байгаа. Тэгэхээр энэ далайгаар дэлхийн бүхэл улс орнууд болон олон улсын зах зээлд одоо өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хүргэх зөрүүлээд одоо импортоор дэлхийн аль ч өнцөг болон бүрээс импортоор бараа худалдаж авах ийм шаардлага гардаг. Тэгэхээр шууд далайд гарцгүй улмаас одоо заавал хөрш орны газар нутгаар тээвэрлэхээр одоо энэ тээврийн зардал маш өндөр гардаг. Тэгэхээр
энэ далаад гарцсан хөгжиж байгаа орнуудын одоо жишээлбэл орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүн бол маш өндөр үнэтэй байх жишээтэй. Тэгэхээр энэ саад бэрхшээлээс болоод одоо эдгээр далаад гарцсан хөгжиж байгаа орнууд маань одоо энэ бусад дэлхийн улс орнуудаас даруй одоо 20% хөгжил ингээ буураа явж байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд зөвхөн ганц нэг улсаараа ярих биш, энийг бүлгийн хэмжээнд ингэж дуу хоолой нэгтгсэн юм хүчийг бүрдүүлж энэ бусад улс орнуудтай одоо хөгжил тэнцүү мөр зэрэгцэж ингэж хөгжих юм байна гэдэг энэ утга агуулгаар Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд далаад гарцсан 32 орны бүлгийг байгуулсан байдаг. Энэ дээр бас л Монгол улсын маань санал санаачлага, тэргүүл, манлайлал маш их байсан. Тэгээд олон жил бас 2000 он хүртэл ер нь энэ бүлгийг тэргүүлж даргалж ирсэн. За тэгээд энэ далаад гарцсан хөгжиж байгаа орнууд маань 1-р, 2-р, 3-р баг хурлыг одоо сүүлийн 30 жилийн хугацаанд хийсэн байна. Эхний 1-р баг хурал нь бол Казахстаны Алматы хотод болсон. 2-р баг хурал нь 2014 онд Австрийн Вен хотод болсон. За 3-р баг хурал нь одоо өнгөрсөн жил Туркменстан улсын Аваз хотод ингээд болсон. Тэгээд энэ хурлуудаар 10 жилийн одоо үйл ажиллагааны хөтөлбөрийг баталдаг. Алматыгийн үйл ажиллагааны хөтөлбөр, Вений үйл ажиллагааны хөтөлбөр, одоо сүүлийн Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр бол одоо 2034 он хүртэл хэрэгжих ийм далаад бүх энэ 32 орны далаад гарц өгж байгаа орнуудын авч хэрэгжүүлэх ийм хөтөлбөр байна. За тэгээд энэ хөтөлбөрт тусгагдсан асуудлууд, зорилтууд нь бол мэдээж хэрэг түрүүний миний дурдсан энэ газар зүйн онцлог байршилтай холбоотой тээврийн асуудлууд байна, дэд бүтцийн асуудлууд байна. Тэр төмөр зам, авто замаар холбогдох ёстой. Тэр далайн бомбт болон далайн тээвэрлүү холбогдох ёстой. Тэгээд худалдааг хөнгөвчлөх ёстой. Дээр нь одоо аж үйлдвэрийг хөгжүүлэх ёстой. Ингээ бүс нутгийн интеграцийг хөгжүүлэх ёстой гэдэг энэ олон асуудлуудыг ингээд тусгасан байдаг. Тэгэхээр энэ асуудлуудыг бас хэрхэн хэрэгжүүлэх үү, энэ дээр яаж гарц гаргалгаа шийдэл нь юу байх вэ гэдгийг судалгаан дээр суурилж хийн гаргана тий. Тэгэхээр энэ судалгааг хийх одоо яг боловсрууччин төв энэ судалгааны байгууллага өөрсдийн гэсэн далаад гарцсан урьдчилж байгаа орнуудын өөрсдийн гэсэн юм байгууллага байх ёстой гэдэг бас санал санаачлагыг Монгол Улсын ерөнхийлөгч 2006 онд бас анхлан далаад гарцсан гэж байгаа орнуудынхаа дунд гаргаж ирсэн. Тэгээд энийг бусад далаад гарцсан гэж байгаа орнууд дэмжиж Нэгдсэн үндэсний байгууллагаас ч бас дэмжиж ингээд маш энэ урт хугацааны туршид яг олон улсын судалгааны төвийг үйл ажиллагааг энэ байршил гэдэг энэ асуудлуудыг шийдэх маш урт хугацааны үйл явц болсон. Энд бол мэдээж хэрэг Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын гадаад харилцааны үе үеийн сайд нар, үе үеийн дипломатчид, элчин сайд нарын үүрэг оролцоо их байсан. Тэгээд яг аль бие усаар энэ байгууллага маань 2018 онд одоо үе таалгаа нээж олон нийтэд ингээд судалгааны үйл ажиллагаануудаа явуулж, хажуугаар нь бас сургалт, судалгаа, боловсруучныг бэлдэх энэ ажлуудыг ингээд хийж ирсэн. Бусад далаад гарцгүй орнууд, хөгжиж байгаа орнуудад тулгарч байгаа аливаа асуудлуудаар харилцан туршлах, солилцох бас ийм арга хэмжээнүүдийг энэ төр зохион байгуулж ингээд явж байна. Баярлалаа. Тэгэхээр одоо танай байгууллага хэдэн одоо хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. За ер нь цаашдын чиг хандлага тий үйл ажиллагааны зорилт, зорилго өргөчхөр байна гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр танай байгууллагын одоо чиг үүргийн хувьд яг одоо ирээдүйн тий урт хугацаанд ямар одоо зорилттой явж байгаа вэ? Тий үндсэн ер нь үйл ажиллагаа нь бол судалгаа тий ингээд өндөр чанартай олон улсын болон дотоодын судлаачид ялангуяа одоо манай энэ
их дээд сургуулиудын профессор, багш нар тэгээд одоо оюутнууд маань маш их бас судалгаа хийж чадахыг шаарддаг, судалгаа хийх юм бас зөндөө төслүүд байдаг. Энэ дээр бас бид нар боловсруучны чадахыг бэхжүүлэх ийм арга хэмжээнүүдийг бас зохион байгуулж Монгол Улсын их сургууль, хүмүүнлэгийн их сургуулиудаа санамжчиг байгуулад ингээд ажиллаж байна. Оюутнууд маань нэгж дадлага хийж байна. Багш профессоруудтайгаа хамтарч судалгаа хийж ажиллаж байна. За тэгээд хамгийн гол нь энэ судалгааны ач холбогдол нь юу байх вэ гэхээр одоо судалгаа бүр дээрээ бид нар одоо бодлогын зөвлөмж гаргадаг тий. Яг одоо тодорхой нэг асуудлыг бариад тэн дээр одоо энэ асуудал маань яг гол одоо асуудал нь юу байгаа, хаана ямар асуудал байгаа, ямар асуудлууд тулгараад байгаа, хин энэ дээр ямар оролцоотой байдгийг энэ болгоныг судлаад олон улсын туршлагатай харьцуулаад тэгээд тэн дээрээсээ суурлаад дүн шинжилгээ анализ хийгээд тэр асуудлыг шийдэхэд яг ямар боломж байгаа, ямар гарц гаргалгаа байж болохын, шийдэл байж болохын гэдэг ийм дүгнэлтүүдийг гаргадаг. Энийгээ бид нар одоо бүх энэ далаад гарцсан өгж байгаа орнуудын бодлого боловсруулагч нар, шийдвэр гаргагч нарт ингээд хүргэдэг. За одоо цаашдын одоо чиг хандлага юу байх вэ гэхээр одоо бид бүхэн мэдж байгаа энэ олон улсын харилцаанд үүсэж байгаа янз бүрийн асуудлууд, геополитикийн асуудлууд үүнтэй холбоотой болоод цаашид дэлхийн улс орнууд маань илүү одоо бүс нутаг руугаа чиглэсэн хөрш орнуудынхаа хамтын ажиллагаар чиглэсэн ийм чиг хандлагатай болж байна. Тэгэхээр улс төрийн хувьд ч тэр эдийн засгийн харилцааны хувьд ч тэр бүс нутгийн хамтын ажиллагаа бол мэдээж хэрэг далаад гарч өгж байгаа орнуудын хувьд бол нэн тэргүүний асуудал. Гадаад харилцаагаараа ч тэр манай судалгааны байгууллагаас зөвлөдөг хамгийн номер 1 асуудал бол хөрш орнуудтайгаа хамгийн сайн харилцаатай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний бараа бүтээгдэхүүн олон улсын зах зээлд гаргахад хүндрэл учрна тий. Заавал хөрш орнуудын газар нутгаар дамжих учраас тэгэхээр цаашдын одоо чиг хандлагууд бол бүс нутаг руу чиглэсэн илүү бодиттой тийм төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл одоо дэд бүтцийн асуудал тий. Монгол улсын хувьд одоо Орос, Хятад хоёр хөрштөөгөө олон гарцаар холбогдох хэрэгтэй байна. Тэгжээж одоо бүс нутгийн интеграц бусад одоо энэ бүс нутагт байгаа Япон, Солонгос эсвэл одоо Төв Аз руу ингээд автозам, төмөр замаар холбогдох шаардлагатай байна. Тэгжээж бид нар цаашдын дараагийн одоо бүс нутаг Европ эсвэл зүүн өмнөд Аз руу ингээд холбогдчихж илүү өргөн хүрээний эдийн засгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр одоо Монгол улсын эдийн засаг хөгжинэ, хүний хөгжил хөгжинэ. Энэ дээр бас одоо ялангуяа манай залуу оюутнууд маань илүү боловсрч, илүү өргөн хүрээний мэдлэгийг авч одоо зөвхөн хоёр хөрш гэлтгүй одоо бүс нутгийн бусад улс орнуудын тэр харилцаа, соёл, худалдаа, эдийн засгийн ямар боломжууд байдгийг бас судлахад нь бид нар илүү их дэмжлэг үзүүлэх тэгснээр илүү бодиттой одоо арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ийм боломжууд бүрдэнэ гэж үзэж байна. За сүүлийн жилүүдэд бас одоо энэ байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал маш их дэлхийн улс орнуудад хүн дээр тусч байна. Ялангуяа одоо далаад гарч өгж байгаа орнууд бол бас одоо жишээлбэл Монгол улсын хувьд ч тэр хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар маш чухал. Тэгэхээр энд одоо зуд турхан, тэр ган гачиг цөлжилтийн асуудлууд маш их хүндрэл учруулж байна. Тэгэхээр энэ дээр бас одоо далаад гарч өгж байгаа орнууд маань бусад одоо дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа сайн хөгжүүлж энэ дээр тусламж дэмжлэгийг бас авах хэрэгтэй байгаа. Энэ дээр илүү одоо энэ далаад гарч өгж байгаа орнуудын асуудлыг бас ойлгож одоо ямар нэгэн үйл ялгуурлах тий эсвэл ингээд хин нэг орхигдуулахгүйгээр бүгд л одоо хамтран зүтгэх нэг л дэлхий дээр бид нар амьдарч байгаа учраас энэ байгаль орчны асуудлыг бол нэгдсэн нэг дуу хоолойгоор л хөгжиж байгаа болон хөгжингүй ялгаагүй л бүгд одоо хар уршиг нь хүртэж байгаа учраас энэ дээр бас илүү ихтэй далаад гарч хөгжиж байгаа орнууд маань одоо эдийн засгийн одоо хүчин чадал ямар байдаг вүлээ тэр утгаараа бас илүү
тэр тал дээр дэмжлэг тусалцаа авах боломжийг бас энэ судалгааны байгууллага болон энэ олон улсын харилцааны платформ болгож ингэж ашиглах ийм бас ач холбогдолтой байгууллага. Тэгэхээр нөгөө ялангуяа олон улсын харилцаанд бол нөгөө юуны асуудал гарч иж байгаа тийм даяаршилтайгаа холбогдуулаад бидний хувьд нэг ийм сул тал одоо давуу тал нь бол мэдээж хэрэг хамтдаа хөгжөөд хамтдаа ингээд тийм интеграц нэгдэж гэдэг юм хамтдаа одоо хөрөнгө оруулалтаа босгооч гэдэг юм хөгжөөд болоод гэтэл сул тал нь юу вэ гэхээр даяаршил за глобалчлалын нөхцөл байдалд бол ялангуяа нөгөө сул тал нь бол нэг ус дангаараа оршин тогтнох боломжгүй болчихж байгаа тийм тэгэхээр яг үүнтэй одоо хамгийн одоо тод жишээ юу хэлэх гэдэг нь гэхээр ковидын үе дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалт дэлхийн хамгийн том одоо экспортлогч гэдэг юм уу тийм ингээ хамгийн том үйлдвэрлэгч ус хилээ хайхтал дэлхийн бүх улс орнууд одоо тэр нь далаад гарцтай байна уу гарцгүй байна уу бүх улс орнууд одоо сорилт болж гарч ирчихсэн. Тэгэхээр яг үүнтэй одоо хамааралтайгаар далаад гарцгүй хөгжиж байгаа орнууд дээр бас л сорилт өнөөгийн нөхцөл байдал бол бас үүсэт байна тий. Тэгэхээр ялангуяа яагаад энэ далаад гарцтай байхын давуу тал нь юу бэ нэхээр ялангуяа биднэрт одоо жишээлбэл юу одоо өгөөж нь бол юу гараад байна гэхээр уг нь бол олон улсын эрх зээгүүр бол бүх улс орнууд далаад тий гарах эрх нь бол харилцан тэгш эрхтэй байна гэж заагаад өгсөн байдаг. Гэхдээ мэдээж хэрэг эн чинь тэгээ нэг улсын одоо хил хязгаараар давж орж тий ингэж далаад гарах нөхцөл байдал бүрдэж байгаа учраас яалчгүй хөрс зэрэглэх улсуудын хувьд энэ далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын хувьд одоо хинтээ хөршилж байна хинтээ одоо тий харилцаж байна гэдгээсээ хамаарат 2-3 улс 1-2 улсаар ингээд дамжиж хилээ одоо гарах тий ялангуяа далаад гарах нөхцөл байдал бол маш одоо том сорилтууд бий болоод байна гэж үзэж байгаа. Тэгэхээр нөгөө таны хэлдэг яг зөвлөлтөө олон улсын харилцаанд яг энэгийн энэ нөхцөл байдлыг ингэх замраагүй байдалд бол тий яг хөө сүүлийн үед бол Ираны дайнтай холбоотойгоор нөхцөл байдал одоо тогтворж байгаа ч гэсэн яг нөгөө тэрний хоруу чанар нь буюу эдийн засгийн нөхцөл байдал бол маш том одоо инфляц нэмэгдэж байна. За одоо бензиний үн тий өсөж байна. Дизель түлшний үн өсөх төдийдл одоо хөгжиж байгаа улс орнуудын хувьд бол ялангуяа бараа бүтээгдэхүүний үн өртөг. За нөгөө авч байгаа цалин тий одоо нэг сартаа хүрэлцэхгүй байх юм нөхцөл байдлаас шалтгаалan өсөглөн ядуурал за нөгөө тээврийн зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан маш том асуудлууд ингээд үүсэж ил. Одоо жишээл ойрхот орондоор нисдэг байсан агаарын үйлчлэгнүүд бол тий шууд маршрутаа одоо өөрчилчихөж байгаатай холбоотойгоор ялангуяа энэ далаад гарчж байгаа хөгжиж байгаа орнуудад бол маш том челленж одоо сорилт бий боллоо гэж үзээд байгаа хэрэг тий. Тэгэхээр таны бодлоор одоо энэ бид нэр далаад гарчж байгаа одоо хөгжиж байгаа энэ олон улсын судалгааны төвд нэгдэж орсон одоо далаад гарцгүй хэдэн улс одоо байна. Судалгааны төвд. Судалгааны төв. Тий одоо яг түрүүн хэлсэнчлэн 32 далаад гарцгүй хөгжиж байгаа орнууд байдаг. Тэрний одоо 15 нь яг нэг энэ судалгааны төвд нэгдэж орсон байна. Нэгдэж орсноор одоо яг энэ 15 улс орн маань яг энэ далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны яг удирдан чиглүүлэх ийм удирдах зөвлөлийг бүрдүүлдэг. Тий тэгээд манай тэр улс орнуудын одоо сайн дурын хандвар манай энэ олон улсын судалгааны төвийн санхүүжилт босож одоо үйл ажиллагаа явуулах юм боломжтой байдаг. Тэгээд яг таны хэлснээр одоо ковид цар тахлын үед бол маш хүнд байдалд орсон далаад гарцгүй хөгжиж байгаа орнууд маань бүхэл улс орнууд хил хязгаараа хаахад одоо илүү одоо экспортын бараа бүтээгдэхүүнээс эсвэл импортын бараа бүтээгдэхүүнээс хэд их хамааралтай энэ далаад гарцгүй хөгжиж байгаа орнууд маань одоо эдийн засгийн маш хүнд байдалд орсон байдаг. Тэгэхээр за мэдээч хэрэг одоо эрүүл мэндийн хорт ханаад том энэ вирусын халдлагаас бол мэдээж одоо хөл хөдөлгөөн хориг зогсоох шаардлагатай. Энд бол ариун цэврийг маш тэр ариутгалыг маш сайн дээд зэргээр хангаж ижил мэдээж хүн хоорондын харилцаа тэр худалдааны харилцаа явахаас өөр гарцгүй. Тэгэхээр энэ бол одоо байгалийн гамь шиг тий одоо онц аюултай ингээд үзэгдэл болсон.
энийг тэгтээ мэдээж хэрэг бас дэлхийн улс орнууд маань маш одоо чанга сахилга баттай байж тэр одоо тодорхой хугацаанд хил хязгаар одоо үйлчлэгээ ч юм уу те хаажиж бас давсан. Тэгэхээр бас яг л одоо дэлхийн улс орнууд дэлхийн 2 дугаар дайны дараа ингээд нэгдсэн үндэсний байгууллага гэж ингэж нэгдэж одоо тэрнээс хойш одоо ив найрамдалтай одоо дэлхийн томоохон дараагийн дайн зөрчилдөө мөргөлдөө гараагүй гэдэг яг энэ утга агуулгын хүрээнд бас яг энэ ковидыг бас дэлхийн улс орнууд бүгд ингээд амжилттай давсан. Гэхдээ мэдээж хэрэг далайд гарч хөгжиж байгаа орнуудад бол бас одоо тэрнээс хойш одоо эдийн засгаа сэргээхэд маш их хүндрэлтэй, маш их хүчин чармайлт, маш их одоо тэр хөрөнгө оруулалт одоо санхүүжилт одоо хэрэгтэй болсон. Гэвч одоо өнөөгийн байдал дээр бас л одоо энэ геополитикийн асуудлаас болоод энэ бол зөвхөн одоо далайд гарцгүйгээс үл хамааран бүхэл улс орнуудад маш сүргээр нөлөөлж байна тий. Далайд гарцтай улс орнуудад ч хүртэл энэ одоо зөвхөн тэр ормын хоолойг л хаахад тэнд одоо гол одоо хөгжлийн их усүр одоо шатхуун тэр түлшний асуудал тээвэрлэл зогсоход одоо маш олон улс орнуудад нөлөөлж байна. Тэгэхээр энэ бол бас далайд гарцгүйгээс үл хамааран. Тэгэхээр энэ олон улсын харилцаа, энэ олон улсын эрх зүй, энэ олон улсын харилцааны үндсэн зарчим гэдэг бол маш чухал ийм зарчим байгаад байгаа хгүй олон улсын харилцаа энэ бусад дэлхийн улс орнуудын хоорондын харилцаанд те. Тэгэхээр энэ ингээд докторгүй байдал үүсгэд л одоо маш дэлхийд даяар одоо бараг эдийн засгийн удахгүй одоо энэ бас түүхий эдийн хямралд орох хандлагатай байна те. Тэгэхээр тэгээд энэ ялангуяа одоо далайд гарч хөгжиж байгаа орнууд илүү одоо хүндрэл учруулж байна. Тэр шатхуун түлш бид нэр одоо маш өндөр үнээр авах шаардлагатай болж байна. Энэ түлшний энэ бүтээгдэхүүнүүд маань ингээд өндөр өртөгтэй байхад одоо манай бүхэл салбарт нөлөөлж байна тийм. Энэ одоо уул уурхайн салбар, энэ түүхий эдийн тээвэрлэлт тэгээд цаашлаад одоо манай аж үйлдвэр дотоодын ялангуяа бүр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт хүртэл ингээд нөлөөлж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ дээр дахиад л одоо жишээл түрүүний дурдсан тэр дэлхийн 2 дугаар дайны дараах нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсан энэ үндсэн олон улсын харилцааг докторжуулах энэ зарчим маань ингээд алдагдаад байна. Тэгэхээр энэ дээр одоо улс орнууд маань хоорондоо бас эв найрамдалтайгаар инх тайвнаар оршин тогтнож харилцсан дэмжлэг тусалцаа үзүүлэх ялангуяа одоо тэр бүс нутгийн хэмжээнд хөрш орнуудтайгаа илүү найрсаг харилцаатай байх, илүү бие бинийгээ дэмжсэн үл ялгуурлах энэ зарчим дээр л илүү тулгуурлаж цаашдын одоо үйл ажиллагаануудаа нийгэм тэр соёл тэр худалдааны эдийн засгийн хамт ажиллагаагаа харилцан ашигтай хамтын ажиллагаа бол зарчим бол маш чухал байгаад байна тий. За баярлалаа. Тэгэхээр энэ далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвд 15 гишүүн орнууд байна гэж тий. Тэгэхээр танай байгууллагын зүгээс одоо үлдсэн цаанаага 17 улс орнууд дээр ямар одоо зарилттай явж байна. За ер нь бол хамтран ажлын үр ашигтай байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр үлдсэн одоо улс орнууд нь ямар одоо зарилттай буюу хүлээлттэй байгаа. Эсвэл нэгдэж орох хүсэл тавьчаад нэгдэж орохгүй байна уу? Эсвэл тэд нэр өөрсдөө тий бусад одоо хөгжиж байгаа улс орнуудтайгаа хөгжингүй улс орнуудтайгаа илүү ойр байгаад байна уу? Тэ ер нь бол судалгааны төв маань өөрөө яг энэ 32 далайд гарцсан хөгжиж байгаа орнуудын гол тархин тий. За тэгээд ингээд өөрсдөд яг тулгарч байгаа нийтлэг ижил энэ хүндрэл саад бэрхшээлээ яриад тэн дээрээ дуу хоолойгоо нэгтгээд яг энэ бүлгээрээ цаашид ингээд тэр олон улсын харилцаанд бас асуудлаа тавьж ярьж ойлгуулж тэгжээж бид нар дэмжлэг аав тий. Яг тэр одоо платформ болох ийм
байгууллага байгаа байхгүй. Тэгэхээр яг одоогоор одоо 15 улс нэгдэж орсон байна. Одоо удахгүй Узбекистан улс нэгдэж орохоор ингээд өнгөрсөн жил бас Узбекистаны ерөнхийлөгч Монгол улсад айлчлахдаа бас бид нэгдэж орохоор ингээд ажиллаж байна гэд мэдээлэлсэн байгаа. Узбекистан орчвол одоо ингээд манай хамгийн ойрын бүс Төв Азийн бүх далайд гарц үгж байгаанууд маань ингээд гишүүн улс болчихно. За цаашлаад одоо 32 орны 16 нь Африкт байдаг байхгүй. Африкийн улс орнууд маань далайд гарцгүй дээрээ нэмээд одоо нэм буураа хөгжилтэй улс орнуудын тоонд орж явдаг. Тэгэхээр энэ нь одоо Африкийн улс орнуудыг бид нар бүгдээ мэдэн шүү дээ. Дэд бүтц тэр нийгмийн халамж, тэр эрүүл мэндийн хангамж гэдэг асуудлууд бол маш одоо хөгжил буураа байх жишээтэй. Тэгэхээр энэ дээр мэдээж одоо олон улсын байгууллагууд, хөгжингөө орнууд маш их тусалж байгаа. Тэднэрт одоо яг энэ байгууллагад бас нэгдэж орох нөгөө судалгаа илүү чиглэх хандлага маань одоо л илүү жоохон сайжирч байна. Ерөнхийдөө бол тэднэрт бол мэдээж энэ олон улсын байгууллага нэгдэж орох асуудал бол маш одоо хойгуур байгаа шүү дээ. Нэгдүгээрт мэдээж хүнс, эрүүл мэнд гэл олон асуудал тэднэрт байгаа. За зарим орнуудад нь мэдээж бас дотоодын мөргөлдөөн, иргэний дайны байдалтай ингээд тогтворгүй байдаг учраас бас жоохон ингээд асуудал анхаарал бол хол байгаад байгаа жишээтэй. Тэрнээс бусад улс орнууд одоо Европоос, Латин Америкаас бол ер нь ач холбогдлыг маш их сайн ойлгодог. Гэхдээ дахиад одоо дотоодын нөгөө процедур бол бас нэлээд урт хугацаатай байх жишээтэй. Засгийн газар дээр хэлэлцэн дараа нь одоо улсын их хурл гэдэг нөгөө олон улсын гэрээ хэлцээрт нэгдэж орох процесс нь бас удаан байдаг учраас зарим асуудлууд улс орнуудад ингээд удаашралтай байх жишээтэй байдаг тий. Тэгэхээр далаад гарцгаа хөгжиж байгаа орнуудын ялангуяа энэ хамгийн том сорилт нь тэр логистикийн асуудал нь нийгэмд нь, эдийн засагт нь, хөгжилд нь тий шууд нөлөө үзүүлж чадж байгаа юу? Тэглгүй яг багштай ус өгөх юм уу? За зүгээр. Би сая нөгөө бахан халуун ус ууж байгаа гараад ирсэн. За тэгээд шууд дуусгач юу тий? Шууд дуусгач. За. Тий одоо эдийн засгийн болон одоо ямар ч хөгжлийн суур бол яхааргууд дэд бүтц байгаа. Зам дагаж хөгжил гэж манай монголчууд ярьдаг шүү дээ. Тэгэхээр аль болох Монгол улс маань за дотооддоо бол одоо ингээд бүх аймаг сумдаа автозамаар холбочлоо гэхэд одоо бидний экспортын болон импортын бараа бүтээгдэхүүн зөвхөн ганцхан бомтоор ихэнх нь одоо орж ирж байгаа жишээтэй дээ замын үүдээр эсвэл алтан булгаар. Тэгэхээр энэ бас гарцуудыг нээж вэж ялангуяа одоо хилийн бомтуудыг те хятад улстай одоо 30 гаруй бомтоор холбогдож байна гэж. Тэр бомтуудыг одоо үйл ажиллагааг нь чигдрүүлж хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Одоо жишээлбэл хятадын одоо манай уртлын өвөр Монгол юм уу тэр уугартай хилийн бомтуудаа холбосноор зөвхөн одоо тээвэр яваад өнгөрөх биш. Тэнд одоо тэр бүсийн одоо бас аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Иргэд хоорондын харилцааг бас чөлөөтэй нэвтрүүлж тэнд бас худалдааг тэр бүсийн иргэдийн бас эдийн засаг ингээд илүү хөгжих боломжтой. Ийм бас боломжууд байгаа. Тэгэхээр дэд бүтц гэдэг бол маш том хөрөнгө оруулалт шаарддаг ийм төслүүд байдаг. Автозам, төмөр зам дээр нь одоо эрчим хүч. Тэгээ одоо сүүлийн үед одоо ялангуяа ковид үед бол интернет, энэ захим холболт ямар чухлыг бас энэ далаад гарч өгч байгаа орнууд маань ойлгосон байгаа. Тэгэхээр эргээд л интернетэд холбогдоход бид нэр заавал хөрш орнуудынхаа одоо шилэн кабелтэй холбогдчихж одоо интернетэд холбогдох боломжтой болдог. Дахиад энэ бас одоо илүү зардалтай байх жишээтэй. Тэгэхээр энэ асуудлуудыг бас илүү өргөжүүлж
илүү одоо олон шилэн кабелаар интернетэд холбогдож ийж магадгүй одоо манай Монгол улс маань бас хиймэл дагуул хөөргөх ийм асуудлууд төслийг бас ярьж байгаа, хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ нь бас хэрвээ өөрсдийн гэсэн хиймэл дагуулыг хөөргөчвөл одоо бид нэр шууд хиймэл дагуулаас интернет авах илүү хямдхан, илүү хурдан ийм интернетийн холболттой болох боломжтой байгаа. Тэгэхээр энэ болгоно нь одоо ингээд хүний хөгжилд бас нөлөөлнө. Манай эдийн засгийн хөгжихөд бас илүү үр дүнтэй. Нөгөө зам дагаж хөгжил гэдэг маань зөвхөн тэргээр ингээд тээвэр яваад зогсохгүй тэр зам дагах бас үйлчлэгээний салбар хөгжинэ. Ингэснээр ажлын байр нэмэгдэнэ. Үйлчлэгээний салбарт нь бол мэдээж хоол, хүнс нөгөө жолоочийн амрах орчин, зочид буудал гээд бүхэл үйлчлэгээ орж байгаа. Тэгэхээр энэ замыг барьснаар маш олон одоо хөгжлийн боломжууд бас нээгддэг юм. Логистикийн салбар гэхээр ер нь бол цогц ойлголт гэж ойлгоод байгаа шүү дээ. Яг хав орчин цагт бол нөгөө манайхан юу гэж ойлгоод байгаа гэхээр төв гэж ойлгохоор за бүх юмтай байх ингээд. Одоо жишээлбэл хятадууд гэдэг юм ингээд одоо Казахстанд гэдэг ингээд бусад улсууд орнуудыг хөрсөргөлтэй ойр улсуудаа ингээд туршлагын судлахаар бол маш их олон давуу талууд байгаад шүү дээ. Ялангуяа бидний хувьд бол бас нэг хөрш улсуудтайгаа стандартт нь нийцэх юм асуудал бас гараад байгаа тий. За ялангуяа одоо зам, дид үтцийн хөгжлийн асуудлыг ярихаар одоо ялангуяа нөгөө бомтын хөгжлүүд дээр тий маш их өндөр шаардлагыг бол тавиад шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө буцаагаад биднээс юу шаардж байгаа нэхэр нөгөө хүрээлэн боорсны асуудал, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, за тэгээд бүр уур амьсгалын өөрчлөлтний тийм ээ тасан цогцох, за тэрний эсрэг арга хэмжээ авахын нөхцөл байдал дээр бол маш том юм цогц арга хэмжээнүүд одоо явагдчихин гэж бид нэр ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр ялангуяа энэ далаад гарцгүй хөгжиж байгаа орнууд бол за сул тал нь бол тийм байна. Гэтэл бас давуу талууд бас байна. Тэ? Далаад гарцгүй хөгжиж байгаа орнууд дээр бидний одоо эрх буюу эдлээд байгаа одоогийн давуу талууд яг юу байна? Тий, над ч маш бас чухал гоё асуулт асуулаа. Яг энэ бол яг далаад гарцгүй гэж байгаа орнууд тэр дотроо яг одоо түрүүн дэд бүтцгээд хоёлаа ярьсан тий. Одоо өшөө наривчлаад ингээд ярихаар логистикийн төв буюу хуура бомт гэдэг асуудал гарч ирж байгаа. Хуура бомт гэдэг маань өөрөө маш том бас асуудал. Яг энэ дэд бүтцийн гол цүн байхаар ялангуяа далаад гарцгүй хөгжиж байгаа орнууд. Хуура бомт гэдэг яагаад хуура гэсэн гэхээр яг энэ газар зүүн гүнд тий байрладаг ийм логистикийн үйлчилгээ үзүүлдэг ийм цогц төв байгаад байна. За 2016 онд бас нэгдсэн үндэсний байгууллагаас энэ хуура бомтын тухай олон талт хэлэлцээр гэж гаргасан. Энд дэлхийн бүх ихэнх улс орнууд одоо бас нэгдэж орсон байдаг. 2016 онд Монгол улс маань бас нэгдэж орсон байдаг. За тэр үед манай судалгааны төвөөс хуура бомт гэдэг энэ логистикийн төв ер нь ямар ийм байгууламж, ийм ямар ойлголт юм бэ гэдгийг бид нар бүр Чех улсын мэрэгчлэлтнийг урьж авчирч лекц уншуулж ирсэн. Тэр үед одоо засгийн газрын яам, зам тээврийн яамны гээд олон дээр нь мэрэгжлийн судлаачид, салбарын мэрэгчлэнүүд ингээ бүгднийг нь урьж авчираад бүгдэнд нь ингээ сайхан танилцуулсан. Тэр үед бүгд сайхан ойлгож авсан. Хуура бомт гэхээр яг бас буруу ойлголттой хүмүүс ч тэр үед байсан. Гол нь тэдний ойлголтыг зөв болгох ийм гол зорилготой байсан. Манай одоо хилийн бүх бомтууд гэдэг чинь хуура бомт юм биш үү гэж одоо тэр тухайн үед бол тийм ойлголттой байсан. Гэтэл энэ хуура бомт гэдэг маань бол маш том цогц логистикийн төв байна. За мэдээч хэрэг ингээ нөгөө нэг түрүүний дэд бүтцээр ингээд автозам, төмөр замаар сайн холбогдсон байхад хамгийн гол зангил нь тэр логистикийн төв хуура бомт байх ёстой. За энийг маш амжилттайгаар ашиглаж байгаа нь одоо Казахстан байна. Хоргос бомт гэдэг Хятад, Казахстаны яг хил дээр байдаг.
цогц гэхээр юу гэж юм гэхээр тэнд авто зам нь ч очиж гин, төмөр зам нь ч орж гин. Тэндээ шууд төмөр замаар авто замаар орж ирсэн бараа төтөн контейнеруудаа шууд хурдан түргэн шилжүүлэн ачаад цааш нь одоо ингээд Казахстаны гүн рүү бүр цаашлаад одоо Төв Азийн бүх улс орнууд руугаа ингээд холбодог ийм бүр холбоос нь болцсон. Нөгөө транзит Монгол хөтөлбөр шиг тэнд тэр логистикийн төв зөвхөн ингээд тээврийг бас яваад байхгүй. Тэн дээр одоо аж үйлдвэрийн парк нь зэрэгцээд байж, чөлөөт худалдааны төв нь зэрэгцээд байж. Аж үйлдвэрийн парк дээр бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлээ. Нөгөө логистикийн төв дээр ачлаа. Чөлөөт худалдаандаа хажууханд нь байгаа чөлөөт худалдааны бүс дээр аваачлаа, тэндээ борлууллаа. Энэ ингээд өөрөө ийм сүлжээ том процесс, худалдааны эргэлтийн процесс байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж тээвэр логистик энэ дэд бүтцгүй бол худалдаа эдийн засгийн харилцаа бас хэцүү. Дараагийн бас нэг тод жишээ Лаос улс бас далайд гарцгүй хөгжиж байгаа орн зүүн өмнөд Азид байдаг. Тайланд, Вьетнам, Хятад гээд 5 хөрш орнуудтай хилэлдэг. За энэ улс маань одоо Монгол улстай маш урт хугацааны харилцаатай, найрсаг харилцаатай, ах дүүгийн харилцаатай. Монгол улсад маш олон Лаосын оюутнууд Монгол улсын их сургууль, анагаахын их сургуульд ингээд ирж суралцдаг. Монгол улсаас дэмжлэг тусалцаа хандив их үзүүлдэг, дэмждэг. Ийм улс маань одоо яг энэ хуура бомбд тээвэр логистикийн 2016 онд адилхан Монгол улстай тэр хилцээрт нэгдэж ороод одоо төрүүлсэн байна. Монголоос төрүүлсэн байна. Монгол улс маань одоогоор яг тодорхой барьсан хуура бомбд байхгүй байна. Одоогоор яг хэдэн газар барина гэдэг ийм засгийн газраас тогтоолтой. Боловч одоо яг бодитоор барьсан байхгүй. Гэтэл Лаос улс маань одоо тэр 5 хөрш орнуудынхаа дунд маш олон тооны тэр хуура бомб логистикийн төвүүдийг хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар барьцсан байна. За энэ одоо тухайн улсад ямар ашигтай байна вэ гэхээр тэр нөгөө нэг тээврийн үйлчлэгийг үзүүлдэг төв гэсэн шүү дээ тий. Одоо Лаос улсаас гарч байгаа экспортын бараа бүтээгдэхүүнүүдэд одоо хөрш орон болон бусад нөгөө далайн бомб руу хүргэж олон улсын зах зээлд гаргах. Тэгээд импортын бараа бүтээгдэхүүнүүдээ ингээд улстай авчирч тэр логистикийн төв дээр нэгтгээд ингээд цааш нь түгэх. Эннээс гадна өөрөө нөгөө дамжин өнгөрөх улс орн болсон. Транзит улс болсон байгаа байхгүй. Нөгөө 5 хөрш орнуудынхаа хоорондын ачаа бараг тэр логистикийн төвөөрөө гаргаад тэндээ одоо тээвэрлэх, шилжүүлэн ачих, хадгалах энэ бүх үйлчилгээ, логистикийн үйлчилгээг үзүүлснээрээ одоо илүү ашигтай, эдийн засгийн ашигтай, орлоготой болж ингэж ирж байна. Нөгөө талаасаа уучлаар яриг нь тасалчлаа. Нөгөө талаасаа бас нэг юм асуудал байгаа тий. Улс орнуудаар транзит тээвэр хийх эсвэл нөгөө үйлдвэрлэлтэй явуулж байгаа нөхцөл байдал дээр бол нөгөө бомбын хөгжил нь илүү их сайн хөгжсөн байснаар өөрөлд тухайн улсаар дамжин өнгөрөхөд эсвэл тухайн улсын одоо бараа бүтээгдэхүүн экспортоор гаргахад тухайн улсын бомбын хөгжил сайн байснараа өөрөлд нөгөө контейнер одоо дамжин өнгөрч байгаа ямар нэг юм те маш хурдан хугацаанд өнгөрөх тусмаа тэр түүний өөрөлд одоо тээврийн зардал нь хэмд байх гол үндсэн суурь нь яг энэ дээрээ поинтлж байгаа тий. Тэгэл байх тий. Логистикийн төв энэ хуура бомб гэдэг нь цогц юм том бүтээн байгуулалт гэж шүү дээ. Энэ дээр бол бүх нэг цагийн үйлчилгээ бас орох байхгүй юу. За төмөр зам, автозамаар ингээд холбогдож чинь шууд ингээд шилжүүлээч чинь тэн дээр хил гайлын бүх шалган нэвтрүүлэх үйлчлэгнүүд ингээд нэг цаг дээр үйлцүүлж байгаа. Энэ нь ингээд замдаа ямар нэгэн саадгүйгээр шууд эцсийн цэгтээ хүрэх боломжийг олгож. Тэгэхээр энэ мэдээж хэрэг зардлыг багасгах, цаг хугацааг багасгах хэмнэн. Тэгээд эн чинь өөрөө ингээд хажууд нь хэрвээ тэр аж үйлдвэрийн парк нь тэгээд чөлөө худалдааны бүс нь ингээд байх юм бол энэ бол маш том юм цогц үйлчилгээ болно. Монгол улсаар
жишээлбэл одоо Хятадаас Орос руу бүр цаашлаад одоо зүүн өмнөд Азиас Европ хүрэх тээврийг одоо ингээд Монгол улсаар дамжуулахад ингээд замд нь бүх үйлчлэгийг нь үзүүлээд гаргадаг ийм одоо бас үйлчлэгийн нийл салбар болж байгаа. Тэгэхээр энэ бол маш их олон ажлын байрыг нэмэгдүүлнэ. Түүнийг дагаад олон жижиг аж ахуй нэгжүүд тэр худалдааны бизнес эрхлэгчид маань өөрсдөө нэг цэгийн үйлчлэгийг нэг газараас аваад л одоо замд нь хил гайл дээр зогсохгүйгээр шууд далайн бомтод хүрэх эцсийн эрхлэгчтэй хүрэх олон улсын зах зээлдээ хүрэх юм боломж. Тэгэхээр энэ маань өөрөө бас далаад гарцуу гэж байгаа нуудад ингээд яг гол боломж нь байгаа байхгүй. Бид нэр одоо нэг далаад гарцгүй гэсэн одоо энэ дэд бүтцээ сайн барьж байгуулснаар өөрөө ингээд бүс нутгийн тэр интеграцтай холбогдох одоо англиар бол landlocked гэдгээс landlinked болох энэ нь өөрөө ингээд бас боломж юм аа гэдэг ийм бас үзэл баримтал одоо маш их гарч байгаа. Сонирхолтой тий. Тэгэхээр яалтчгүй далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын энэ олон улсын судалгааны төв байх ёстой байгууллага болж тарих нь шүү дээ орчин цагт бол тий. За тэгээд тэр дундаа ялангуяа Монгол улсын энэ гадаад бодлогын бас нэг давуу тал нь шүү дээ тий. Юу вэ гэхээр маш идэвхтэй, санаачлагтай. Одоо бид нар чинь бүр Ромын папиг хүртэл ингээд тий. Одоо устаа ингээд ураад авчраад хэдэн зуун жилийн дараа. Тэгээ дээрэс нь нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга бас авчирсан байгаа гих мэтчлэн ингээд. Ер нь бол Монгол улсын яг уу одоо эртээр үе цагт бол бид нар бол мэдээж хэрэг маш ингээд тий том түүхтэй агуус байсан. Орчин цагт бас бидний хувьд бол бас олон улсын харилцаанд идэвхтэй, санаачлагчаа. За тэгээд бас нэг тодорхой хэмжээний үр дүнтэй өөрөөр хэлбэл олон тулгуурт гадаад бодлого амжилттай хэрэгжүүлж ингэж бодоод байгаа шүү дээ. Бусад одоо хөгжиж байгаа улсуудыг бодвол тий бас нэг хийсэн зүйлтэй байна гэдэг чинь хэний ч өмнө нөр бардам байна гэж ойлгоод байгаа тийм үү. За тэгэхээр танаас би сүүлийнхээ асуултыг асуух чинь бидний подкастны баг хугацаа ерөнхийдөө дуусч байна гэсэн. За тэгээд энэ далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн яг ойрын зорилт маань юу вэ? За миний ойлгосноор бол та маш завгүй байгаа тийм ээ. COP 17-тойгоо холбоотойгоор. За тэгэхээр танай байгууллагаас одоо энэ ойрын хугацаанд ямар зорилт төвшүүлнэ. За магадгүй одоо хүмүүст ухааны сурвалж гэдэг юм уу эсвэл бусад одоо тий энэ урт хугацааны интерншип, богино хугацааны интерншип төр одоо боломжууд юу байна гэдэг дээр та хариулж өгнө үү? За манай энэ байгууллагын энэ жилийн төлөвлөгөө бол бас маш олон хүрээнд явагдаж байна. Энэ оны 8 сард Монгол улсад COP 17 гэдэг нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын уулзалт Монгол улсад болох гэж байна. Дэлхийн олон орнууд Монгол улсад цуглаж яг энэ цөлжилттэй холбоотой асуудлаар яриа хэлцээ хийх гэж байна. Энэний хүрээнд бас одоо бид нэр далаад гарцуу хөгжиж байгаа орнуудаа дэмжих ёстой. Одоо далаад гарцуу хөгжиж байгаа орнуудад илүү одоо тулгарч байгаа энэ сүлжилттэй холбоотой асуудлыг бид нэр бас босгож ярьж олон нийтэд таниулах ёстой. Тэр утгаараа бид нэр далаад гарцгүй орнуудын одоо сайд нарын баг хурлыг яг энэ COP 17 үеэр зохион байгуулахаар ажиллаж байна. Зөвхөн нөгөө 32 далаад гарцгүй хөгжиж байгаа орноос гадна бусад одоо хөгжингүү далаад гарцгүй орнуудыг сайд нарыг бас урьж оролцуулах гэж. Тэгэхээр яг далаад гарцгүй гэдэг энэ улс орнуудынхаа бас нийтлэг энэ асуудлаар нэгдэж цаашлаад ялангуяа энэ одоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд энэ дээр одоо бас харилцан бие биенээ дэмжиж ажиллах энэ бас боломж олцоонуудыг тэр арга хэмжээний үеэр хурлын үеэр ярилцсан. Тэгээд энийгээ бас уламжлал болгож одоо 1 жилийн дараа юм уу 2 жил дотор ингээд байнга зохион байгуулагч гэдэг ийм арга хэмжээ болгохоор ажиллаж байна. За дараагийн нэг асуудал нь бол бас энэ дэлхийн худалдаатай, дэлхийн аж үйлдвэр, дэлхийн инновац энэ мэдээлэл харилцааны технологийн хөгжилтэй холбоотой бас чухал ашигт малтмал гэдэг энэ түүхийд их усүрийг дэлхийд даяар
нэгдсэн үндэсний байгууллага дээр хүртэл одоо ач холбогдол өгч ялангуяа энэ мэдээлэл харилцааны технологи сэргээгдэх эрчим хүчтэй одоо энэ нүүрсхий газаасаа татгалзаад байгаль орчинд илүү ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг бас илүү ашиглах, тэр сэргээгдэх эрчим хүчийг бий болгох, тэр батарей цахилгаан их усүрүүдийг бүтээх одоо илүү бас нөгөө цахилгаан мотортой автомашинуудыг илүү өргөн хэрэглээнд нэвтрүүлж байна. Энэ бүх технологид хэрэгтэй чухал ашигт малтамлуудыг одоо жишээлбэл далаад гарч өгж байгаа орнуудад бас боломж гэж харж байна. Ялангуяа Монгол улс маань бас энэ түүхий дээр баялаг. Тэгэхээр энийгээ бас илүү цаашид олборлож, боловсруулж, олон улсын зах зээлд гаргах бус нутгийн хэмжээнд бас тухайн одоо нийлүүлэлтийн сүлжээтэй нэмэн үртгийн сүлжээнд бас нэгдэж энэ түүхийдээ оруулснаар бас байнгын орлого энэ мэдээлэл харилцааны технологийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх процесст бас бид нэр ингээд хувь нэмэр оруулах энийг бас боломж гэж харж байгаа учраас бид нар бас энэ ондоо багтаад энэ далаад гарч өгж байгаа орнуудын бас чухал ашигт малтамлын энэ уул уурхайн салбарын хамтын ажиллагааны бас арга хэмжээг зохион байгуулахаар ингээд төлөвлөлөөд ажиллаж байна. За энэ болгонд мэдээж хэрэг бид нар бас аль болох Монголын ихтэй сургуулиудын багш, профессорууд, судлаачид, оюутнуудаа бас илүү оролцуулж тэднэрт туршлага, дадлага тэгээд дээр нэмээд бас одоо энэ Монголын одоо сэхэтнүүдийн оролцоо ялангуяа одоо та түрүүн хэлсэн бас бидний өмнө нь ярианд дурдгдсан энэ Монгол улсын манлайлал энэ боловсон хүчний чадварын энэ IQ-гийн өндөр чадвар энийг бас бид нар илүү ашиглаж Монголын тухай судалгаа, Монголын жишээ, Монголын туршлагыг бусад далаад гарч өгж байгаа орнуудад бас таниулах, сурталчлах ийм арга хэмжээнүүд бас илүү зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ дээр бол та бүхэнтэйгээ үргэлж хамтарч ажиллахад нээлттэй байдаг. Харилцан туршлагажж илүү залуучуудын байгууллагуудаа бас дэмжих. За бас нэг шинэ сонирхолтой мэдээг дуулгахад өнгөрсөн 7 хоногудад бид нар бас Монголын одоо залуучуудын зөвлөлийг яг энэ олон улсын судалгааны төвийн дор байгуулсан. Цаашлаад бид нар бүх далаад гарч суугж байгаа орнуудаа энэ залуучуудын зөвлөлийг байгуулахаар ажиллаж байна. Тэгээд бүх 32 орны залуучуудын төлөөллүүд нэгдээд дэлхийн одоо бүх далаад гарч суугж байгаа орнуудын залуучуудын зөвлөлийг ингээд бүрдүүлэх ийм байгууллагыг байгуулахаар ажиллаж байна. Тэгэхээр энэ залуучуудынхаа итвэх оролцоо, манлайллыг дэмжиж бид нар судалгаачид нь судалгаагаа хийх, цаашид одоо өшөө залуучуудын дуу хоолойг илүү нэвтрүүлэх, тэдний одоо шинэлэг санаачлагыг дэмжих ийм зорилготой бас бид нар ажиллаж байна. За баярлалаа. Тэгээ таны ажилд амжилт хүсье. За дээрээс нь далаад гарцгүй хөгжиж байгаа орнуудынхаа олон улсын судалгааны төвийн бас арын албаны ажилтнууд байгаа тийм ээ. За тэдгээр хүмүүст бүгдэнд нь чин сэтгэлээсээ одоо амжилтыг хүсээд ажил нь улам ундарч тийм ээ өөдрөг улам өөдөө яваасай гэж хүсэж байна. За танд бидний урилгыг хүлээж авч бидэнд ирж маш сонирхолтой яриа өгсөнд танд сэтгэлээсээ чин сэтгэлээсээ баярлалаа. За таны амжилт хүсье. Та бүхний ажилч гэсэн бас амжилт хүсье. Манай байгууллага бол үргэлж одоо үе таалга та бүхэнд болон бусад бүх залуучуудад, судлаачид, эрдэмтэд бүгдд нь нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байдаг. Тэгэхээр Монгол улсынхаа төлөө болон бусад далаад гарч суугж байгаа орнуудынхаа хөгжлийн төлөө бүгдээрээ ингээд гар бие олцоод санаачлагтай идэвхтэй ингээд сайхан хамтарч ажиллая. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.